Монголын эзэнт гүрэн буй боллоо. Энхүү явсаар дэлхийн бөмбөрцгийг морин туурайгаар бөмбөрдөж хүний түүхэнд урд хожид хинч байгуулж чадаагүй том гүрнийг буй болгосон монголчуудын үе ирлээ. 12 дугаар зуун төдийлөн олвол байгаагүй хүчин чадлын хувьд ч зэрэгэлдээх олон нүүдэлчин аймагт басамжлагдан үзэгдэж байсан монголчууд гавгинтхэн энхүү цоорон гарч ирж хав ойрынхныгоо бүгдийг нэгтгэн ертөнцийн хамгийн хүчрхэг гүрнийг үүсгэсэн тэрхүү гайхамшигт онцгойг тайлахад хэдийгээр бэрх авч ойлгохын үүднээс ямар нөхцөл байдал байсантай танилцах нь зүйтэй. Энэхүү гентийн дэлбэрэлтийг янз бүрээр тайлбарладаг буюу жишээлбэл Оросын эрдэмтэн Гумилев пассионер дэлбэрэлтийн онол гэдгээр тайлдаг юм а. Нэгдэн нягтрах шалтгаан 13 дугаар зууны ихэр монголчуудын өлөгийн нутаг бараг цаалбал өнөөгийн Монгол орны газар нутаг дээр нэгдсэн захиргаа гэж байсангүй. Бие даасан нүүдэлчдийн хоорондын тэмцэл бүхий салангад аймаг байжээ. Харин баруун зүүн өмнө этгээдэд нь нилээд хідэн нэгдсэн хүчрхэг гүрэн оршин тогтноод тархай бутархай тэдэнд байнгын дарамт учруулж байсан. Нилээд гэдгийн учир нь тарж бутарсан тан улсын суурин дээр хятадууд өвөр хоорондоо болоод нүүдэлчидтэй тэмцэлдэн нүдэлцсний үр дүнд хятадын нэгдсэн төр үүсэх заяа байсангүй. Харин ч хятад биш. Үндэстний тангадын хаан тулс, зурчдын алтан улс, Хятан улс зэрэг тогтжээ. Хятадын Сүн династийн дундууран 2 хуваагдлаа. Хятан нар дараа нь зурчид нарт байнга зохиулж дээрлэхүүлж байсан умард сүн удахгүй байхгүй болж алтан улсын мэдлд оровоо. Зурчдүүд хөхмөрнөөс чангаш гарч чадаагүй учраас жинхэнэ хятад угсааны өмнөд сүн гагцаар үлджээ. Ноос товчонд алтан улс гэж тодорхойлсон манж түнгус угсааны зурчид нар түүхийн тодорхой боломж нь ирсэн үед хүчрхэгжин сүн улстай хавсайдаж Хятан нарын Яо династиг дүлхэн унгасан авч удалгүй мөн холбоотонтойгоо муудалцсан Хятадын зүүн хойд хэсгийг тэр чигээр нь булааж аваад жин хэмээх өөрийн династиг 1115 онд зарлах нь энэ. Чингис хаан өхөхийн өмнө хамгийн сүүлд айлаар мордон эзэлсэн тангадын хаан тулс гэдэг нь аль 7 дугаар зууны үед Хямлайн улс дундаас цоорон гарч ирээд мандах буурах аль шатыг дамжсаар эцэст нь Тан династиг дүлхэн унгаалцаж улмаар Хятадын баруун хойд хэсэгт төрөө мандуулан 990 онд Сю Сия хэмээх өөрийн династиг тунгагласан тангадууд ажээ. Одоогийн Шинжаан хийгээд Дорнод Түркістаны нутагт Арагшаан эрчисмөрөн хүртэл хар Хятан улс оршиж байсан нь дээр үгүйснээр зөрчдөд зохиолн зугтаасан Хятан нарын үлдэгдэл юм. Сүн династийн 1127 онд зөрчид нарт нутгийн хойд хэсгийн алдаад 1279 онд Хубилай хаан дайлаар иртэл шар мөрнөөс урагшааган өмнөд сүн нэртэйгээр амар жимэр оршин тогтножээ. Хятадын албан ёсны түүхэнд энэ хэдэн улсын түүхэн нэг цаг хугацаанд биеэн дан оршиж байсан Хятадын династи гэж үздэг. Өнөөгийн Монголын нутаг дээр өөрөөр хэлбэл байгалаас их говь өнгөртөл, Хянганаас Алтай хүртэл уудам нутагт биеэн даасан гол төлөв Монгол, Манж, Түрэг угсааны олон аймаг, овог, отог хоорондоо тэмцэлдэн оршиж байлаа. Алтайн нуруугаан дагаад 8 хэмээх аймаг, Хангай нуруунд туул орхны сав газарт Хэрээд хэмээх аймаг, Байгалийн урдуур Сэлэнгийн ай саваар Мэргэд хэмээх аймаг, Их Хянганы нуруу дагаад Буйр нуур орчмоор Хонград хэмээх аймаг, Хинтийн нуруунаас урагшааган Зүбүү хэмээх аймаг, Их говьд Онюуд хэмээх аймаг гэх мэтчлэнгээр нутаглаж байсан буюу харин язгуурын монголчууд Хинтийн нуруунд Хамаг Монгол хэмээх аймагт багтаж байлаа. Гэхдээ Хамаг Монголынхныг л монголчууд байсан гэж үзэх нь утгагүй хэрэг. Монголын нууц товчоонд Чингис хааны гарлыг дээш нь 21 үеэр тоолсон байдаг буюу энэ нь их бодож л 500 орчим жилийн хэрэг. Олон монгол угсааны аймгийн нэг нь л Байгаль нуурын орчмоос онон голын бэлчирт нүүдэллэн ирж суурьшаад Хамаг Монгол аймгийн суурийг тавьсан болов уу. Алтайн 8 чуудад Түрэг угсааных нь давамгайлж байсан
Хэрээд аймгийнхан Несторын загалмайн шашинтай байсан бололтой. Энэхүү угсаагарл битгий хэл шашин мөргөл хүртэл ондоонтой энэхүү тархай бутархай аймагуд бие биенийг давах гэж оволзож байсныг Монголын улс товчоонд онож шүлэглэхтэн одтой тэнгэр орчиж олон улсаа баялдаж орондон ундах завгүй олзлон булаалдаж байв. Хөрсд дэлхийг хөрвж хөвчин улс хямралдаж хөнжилдөн ундах завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байв гэжээ. Тэд хэдийгээр удтал хоорондоо тэмцэж байсан боловч эрэгэн тойронд байгаа хүчрхэгдсэн улс тэднийг нийтэд нь эзэлж авах тохиромжтой цагийг хүлээн хооронд нь яс хайж хүчийг өөрсдөөр нь баруулж байгааг мэдэрч байлаа. Чухамхүү нэгдэж чадвал ялангуяа байнгын даралт шахалт үзүүлэх хүчрхэг алтан улсын өмнө биеийн хамгаалах чадвартай болох нь эрхээ биш тодорхой байсан биз. Гэвч хэний удирдлаганд нэгдэхв? Аль аймаг оройлохов? Нүүдэлчд ийм юмн дээр хоорондоо зогцож байсан нь ховор. Тэд нийтлэг эрх ашиг гэдгийг төдийлөн ойшоодгүй ард түмэн. Угаасан хэрэглээний соёл хийгээд төрлийг төдийлөн хайхардгүй нүүдэлчд жалгаар нэг тард суугаад өөртөө эзэн болж хувиан борлуулан довоон шарлуулад явхад болчихдог тул юуны төрөн өөрийн хувийн эрх чөлөөг л эрхэмлдэг байна. Мөнх тэнгэрийн хүчинд хэмээн сүсэглэн нар сар байгаль ертөнцийг өөрчлөх тэрүүнийг танин мэдхийг огт оролддоггүй. Мөнх тэнгэрээс согоосон хөдөлшгүй хэвшмэл төгс бүтээгдэхүүн гэж үздэг. Ийм учраас тэдэнд онгон байгалыг шүтэн дээдлэх соёл нэн эрднээс буй болсон. Өөрийг нь чухмал байгалийн салшгүй нэгэн хэсэг гэж яс ойлгодгоос хүрээлэн буй орчимдоо туйлын хайртай. Нүүдэлчин өдөр тутмын байгальтай нэгт харилцаатай байдаг боловч хой хөмбөрийн зүгээс хүний нийгэмтэй харилцаа туйлын сул байжээ. Бүгтүүхийн турш дэлхийд хамгийн сэрэг нэгтралтай байсан бүс нутаг шүү дээ. Тэдний сэтгэл зүйд нийгмийн хамтын амьдралын тухай ойлголт том мөкс. Иймээс ч тэд төрсөн нутаг амьдрдаг жалгандаа үнэнхүү хайртайж гисэн эх орон гэх мэтийн хийсвэр ойлголтыг төдийлөн ойшоохгүй. Ерөөсөн ёс суртахууны хэм хэмжээнд суурьшмал иргэнийхээс тэр дундаа загалмайн этик тогтсон Европчуудынхаас ихээхэн ялгаатай.